Хүн хүний амьдрал өөрөө тийм нэгэн өөр амьдралыг бий туулсан хүнтэй. Манайхаа цөөхөн хэдэн малтай ядууптар айл байж. Эмэг их маань ганц охинтой, тэр нь аавтай сууж ганц хүү төрүүлсэн нь би юм да. Аав маань жинтэх айлын тэмээ мал хариулах зэрэгээр амьд зүүн. Тэр жил аав Оросын Бискот руу жинтэйсэн хойгоор ээж маань намайг төрүүлсэн гинлээ. Ээж их л удаан өвдөж, эмэг их маань аргаан бараад ээжийн аюулхай дээр модон тагш хөмөрч хар хүчээрэн дарж байж арайч үгэж ихсийн гаргасан юм гэдэг. Ядарч туйлдсан охиндоо аяг шүл хийж өгөх санаатай эмээ маань аргал оруулахаар гэрээсэн гарч илдэ. Төдөлгүй эмээг орж ирэхэд нэг гараа миний хүзүүндөө гур лав хийгээд нөгөө гараар нь чинэрсэн хөхөн хөхүүлж байгаа харагдчих. Хүүгийнхэн хүзүүн доогуур ивсэн гар нь орны урдуур их л эвгүй унжиж байх шиг санагдахлаар нь засах санаатай очтол ээж маань хизээний бурхны орондоо очсон байжээ. Би тэгэхэд хүдсэн манцуйдан хөхөн үлгээд хэвтэж байсан юм гэдэг. Хатуу хорвоо аашин хуурахсаар дараа жилийн зунтай золгож аав маань 15 төгрөг олох гэж сумын төв рүү барилга барихаар явсан хойгоор нэг өглөө ус авахаар гарсан эмээ минь удаатай боргортон эргэж ирсэнгүй. Айл сахалтын сандачин ирж хайсан боловч голын шаварт шигдсэн эмээгийн өрөөсөн гутал гуйлын шанагнаас нь өөр юу ч олдоогүй юм гинлээ. Ингээд би хар буурын дээрээ 3 сартай үлдчихтэй. Аав маань эгэлгүй нэгэн байсан. Өнчин хоцорсон намайгаан хүний дайтай явуулах гэж гараас минь хөтлөж 8 нас үргээд хорлоо гэгч бүсгүйтэй ханилан 40 гаруй жил амьдрахтаа 6 охин 2 хүү бүгд 8 хүүхэдэд төрүүлжээ. Ингээд хоёр талаас нь дагаж хүү охин 2-тойгоо нийлээд 12 улаан болж сайлын үнэт, ажлын тэмэт, азаргаар адуутай, хотоор хоньтой тов хийсэн амжиргаатай айл болжээ. Ховдын 10 жилийн сургуулийн 7 дугаар анги төгсөөд би урлагийн сургуульд суралцахаар Улаанбаатарыг зоржуулээ. Аав надад 300 төгрөг өгөөд "За миний хүү, ном сайн сураарай" гэж баруун хацрын минь үнсгэд нүтэнд нь нулимс уран хоолой зангирч байж билээ. Аав маань намайг зайдан моринд мордуулж байгаа юм шиг хөлөөс минь дэмнэ машин дээр гаргаад нүдэ нухлаж байснаа ажил дэвэршиж эвдэрсэн хуруунуудаа арвагнуулан хөдлөх нь баяртай хүмүүс гэж байгаа болт. Хотод ирээд орох сургуулийн хаа байдгийг мэдэхгүй би хоног төрүүлэх таних айлгүй болохоор таних мөнгөнсөн хүн эмнэлгийн техникумд 2 цагийн зайтай 3 шалгалт өгөн тэнцэж суралцах боллоо. Ангаахын дундад өнгөрөөсөн он жилүүдэд би олон юмд хүч сорж туршиж амьдсан амьдралын минь хамгийн сониуч үе байлаа. Хойтон жилийн өвөл шинэ жилээр оюутнуудын концертод орж шүлэг уншиж, хуучирдаж, дуудууллаа. Арайл бүжиглсэнгүй. Энд л би өөрийн дотны нөхөр, хөдөлмөрийн анд, төрийн шагналт ардын жүжигчин хөдөлмөрийн баатар ан төмөртөгөн анх нэлцэж насан туршийн нөхрөллөө эхлүүлсэн юм аа. Би тэрийн энэ үеийн нөхөртэй ярил балаг одоо хагас 100 жилийн тухай их ярина. Би тэр хүмүүнгийн техникумд байхдаа найз болсон. Ард болсон. Мань хүний имчилгээний нөгөө анги би бас өөр анги. Тэгсэн нэг өдөр урлаг ирдэм бай. Шамсарж битри үлдэм хаана өгсөн чинь театрт орчих. Концерт үзгэн. Дорнод таймгийн урлагийн 10 хоног болж байсан. Тэгээ бидний үжүүлээд Дорнотын театр их сайхан байлаа үзээд дуусаад ингээд сургуультай байж хинт бас дуудаад
бид хоёрыг урдгийн хүн болох гэж татлах гэсэн юм байна л. Тэгээ бид хоёрыг хөгжим бүжгийн дунд сургууль, урдгийн жүжигчдийн сургууль оруулах гэсэн. Би тэгэхэд өөрөө өнчин хүүхэд учраас улсаас хоолойддаг, улсаас овц өмсдөг. Ийм үед бол сургуулиас гарч чадахгүй байсан. Би сургуультай үлдсэн Жамсран Жимбан хөгжим бүжгийн дунд сургуулийн дэрэгдэх найруулагч ангид сурахаар явсан. Ингээд бид хоёр тийшээ явлаач гэсэн үргэлж сэтгэл ханах байсан. Дэд 10 сургуулиан нэг анги болж 1957 оны 7 дугаар сард сургуулиан төгссөн. Өвөр ханган театрт томилогдож, Мердановын гэрвэл харан хуйгаар бүрхэгдсэн орон учир тайгурган толгой зэрэг жүжигүүдийг бүтээсэндээ. Би 50 хэдэн онд юм уу да өвөр хангад баригадаар очиж тоглож байсан юм. Тэгсэн найруулагч гээд нэг жаахан залуу ирээд л улсуутай гар ирээд л байх юм. Зарим нь үнсчил байх юм. Би тэгээ бодчихлаа. Энэ хүн чанаас намтай гар ирэх үү гэсэн шиг бодогдоо зогсчихсон. Гинтгий ирээд та намайг үнсээч гэлтэй. Тэгээд харсан чинь Жамсран Жимбан байсан байгаа. Тэгэхээр би бол дотроо өөрийгөө тоохгүй Жамсран Жимбан намайг мэдчихсэн юм байна л дээ. Жүжигчин гэдэг нь. Тэгэхээр би өөр мэдхгүй юм хүн байна даа гэж бодож байсан байхгүй. Тэгээд дараа нь театрт ирэхдээ сайхан догтой хөө болчихсон дажгүй сайхан ирж байгаа юм да. Сони шүү. Хүний амьдрал. Мянга 958 оны өвөл соёлын яамны шийдвэрээр улсын хөгжимт драматик театрт Малерийн Скапени дамжуулал энэдийн сонгодог жүжигийг тоглохоор боллоо. Намайг энэ жүжигийн туслах найруулагчаар ажиллахын зэрэгцээ гол дүр Октавт тоглох тушаал гарлаа. Энэ дүр бол миний ажил амьдралын аз жаргал, уйтгар, гоник баяр баясгалангаар дүүрэн өнгөрөөсөн он жилүүдийн эхлэл алтан тайзан дээр бүтээсэн анхны дүр байсан юм. Тэгсэн нэг үе тэгээд залуучууд ирж ган төмөр байж байна. Даштаваа гэд нэг өндөр цагаан залуу ирсэн байна. Тэгээд 3 сайхан залуутай болж дээ гэж бодож байсан. Тэгэл тэрнээс эхлээд л тэр дунд үеийн гэх юм уу да одоо залуу хүүхдүүд театрт анхан зэрэг хідүүлээ орж иж байгаа юм. Тэр үл театрт одоо ерөөсө бөөн хөрөнгө орж ирж байгаа юм байхгүй юу тэр чинь. Эренчин нар багш бидэнд ярьдаг байсан. Нэмийн цагууд багш ярьдаг байсан. Та нар их азтай хүүхдүүд ээ. Яагаад гэвэл Жамсран Жив, ган төмөр, даштаваа энтертэй партнер бол тоглоно гэж их азтай хүүхдүүд гэж ингэж ярьж байсан. Босгон дээр жүжигээрэн чимэд байгаа төрийн шагнал хүртсэн юм. Жүжигийн гол дүр Ишхүү. Энэ жүжигийн тухай театр судлаач Даштандаг. Жамсран Живийн бий болгосон Ишхүүгийн дүр нь үйл амьдрал нийтлэг чанараараа театрын тайзан дээр гарч ирсэн шинэ хэлбэр юм аа. Жамсран Живийн бүтээсэн Ишхүүгийн дүрийг гаднаас нь харахад хугархай сарвчтай хуучин эрээн давуу малгай гартаан барьсан. Хэртэй хөх сатин цамц, үүчлээ сууж ард тал нь цоорсон борсаар л өмд, бэлхүүсэрэн хуняатай бөгөөд гүйхэн байсан сахилгаан довчтой огтор хүрэн гадуур цамц. Майжгийн харшааха өмссөн, дунд зэргийн нуруутай, жавхаа бүхий давхраатай алагнуудтай, нам биш хамартай, дунд цагаан шүдтэй, өргөн хар хөмсгтэй, тун гавшгай хөдөлгөөнтэй, 24 насны туранхайвтар бар залуу тайзан дээр эхлэн гарч ирэхэд задтай энэ чидэ олигтой хүн биш байхаа гэж үзэгчдийн сэтгэл бодогдмоор байгаа нь түүний дамжин сөрөнгийн гэрт орж ирээд сандал дээр сууж юм бүхнийг ажиглан харж байгаа байдлаас нь ил тусгагдана. Ишхүү Жамсран Жив нь өмссөн хувцсаар дорой болохоос биш дотоод сэтгэл төрлөг царайгаараа цэвэрхэн хүний нүдэнд дулаан
гэнэн цагаан сэтгэлтэй зовлон үзэж ухаан сууж явах хүнийг дүрсэлсэн юм а. Залуу жүжигчин Жамсарнжун авьяаслаг уран үйлчилгээгээрэн зохиолчийн үзэл санааг үнэлмээр сайхан тодтогж өглөө гэж өөрийн бичсэн шүүмжиндээ дурджээ. Ишхүүд тогсны дараа олон жүжигийн гол дүрийн урилга даллаг авч билээ. 1963 онд Шиллерийн Хар санаа хайр сэтгэл жүжигийг манай театр тавьсан. Хатан хаан Мильфордод улсын авьяа жүжигчин Хадалгар, Миллерт Ловсон, түүний эхнэрт Цэрэндол, ерөнхийлөгчд Ловсон Жамс, Вуурамд Даштава, Софиад Цэвэнжив, Өвгөн Зарцад Гантөмөр, ядуу хөгжимчний охин Луизад Цэнэмбу, жүжигийн гол дүр Фердинандд миний бие оногдсон юм. Хар санаа хайр сэтгэл гэдэг жүжиг тоглох болжээ. Тэгээд ороод хуваасан чинь Жамсарнжун мэдээж Фердинанд болох ёстой. Гантөмөр мэдээж бас нэг сайхан баатар болох ёстой. Явсаар байтал гинтхэн долгорсрон бит хоёртой тэр хатан таралдахгүй юу. Тэгээд би бодож байхгүй юу. Би одоо 40 хүрсэн хүн. Энэ хүн 22 хүрсэн хүн. Одоо яаж юу яах юм болж байна ч гэж бодоод тэгээд л одоо шаналж эхэлд юм байна лээ хүн чи ерөөсөө. За тэгээд юу гэсэн мэхтэй тэр нэг өдөр гиндангээс гуйлаа. Би одоо амжихгүй нэ нас өндөр болчлоо юм гэсэн чинь чи мэддэг юм уу би мэддэг юм уу гэж тэгж хэлээд дугуулчлаа. За тэгтэр чинь би мэддэг л хүн биш юм чинь одоо гинд нь одоо юу гэж байгаа юм болоо мэдэхгүй гээл. Тэгэл тэрнээс хойш шуудраад л уншаад л яваад үс. Тэгтэл би одоо үргэлжил өөрийгөө голоод байсан. Би одоо яавал одоо сайхан болдгийм бол яавал гоё байдгийм бол гэж бодож явах шиг сэтгэл яавал хөдөлдгийм болж гэж бодож явах шиг ингээд л байсан байхгүй юу. Хадалгар Ван Мильфордыг харахад нэрэл Хатан хаан гэж ийм л хүн байдаг байх та гэж өөрийн ирэхгүй бодогдмаар. Юу ч хийхээс боцохгүй харцанд нь хаяа нэг гуниг илэрч захирангуй бардам хоолойд нь нуугдах мэт уянгалаг зөөлөн өнгө сонсгох нь хадан хясаа мэт энэ хүчрхэг эмэгтэй өөрийгөө мэдрэх чадал хийсэн нүгэлдэн гимшиж байгаа халаглал зэрэг нь дүрийнхээ нарийн утсыг дуургаж чадсан жүжигчний авьяас гэхээс өөр юу гэв. Тэгсэн Жамсарнжун нэг өдөр тэгж догоо хичээ гэл тэгж гээл тэгсэн. Та одоо яагаад ингэж нэг намаа оортохор хачин болоод та яагаад ингэж оортохор хачин болоод байт юм бэ гин. Тэгсэнгүй би одоо нэг жаахан их одоо өндөр настай болоод би чамаас одоо зовоод байх юм гэж хэлэхгүй юу. Тэгсэн зовох юм ерөөсөө байхгүй шүү дээ. Ингээд л тэврээд авдаг юм байхгүй юу гээл намайг тэврээд авдаг юм биш үү. Тэгсэн чинь би зүрх зохиол бүр жигтэй хүн боллоо. Одоо яанаад энэ чинь намайг тэрч авчих юм. Гэхдээ миний айж байгаа гэж. Тэгэл тэрнээс хойш Жамсарнжун маань надтай ойртох гэж өөрөө миний тийм намайг одоо ойлгож байна шүү тийм ээ. Тэгээ өөрөө ойртох гэж одоо энэ тэнд явж байгаа догоо ичээ гэж дуудана. За тэгэл ярины хэдүүлээ уулзсан. Одоо ингэсээр байгаа зүйлээ дасдаг байна. Миний бодлоор ихэнх жүжигчин амьдралдаа 2-3 бүр яйта гэсэн дөрвтэй байдаг. Бүр тасархай авьяаснууд бол 10 орчим юм уу да. Хадалгар Ван Мильфорд бол тийм л дүрийн нэг. Дашин Цэнэмбу гэж үнэхээр тэр үеийг эзэгнэн төрсөн авьяастан байлаа. Дөнгөж 10 дугаар ангиан төгссөн энэ бүсгүй авьяасаараа гойд байсан юм аа. Дуу хоолой, нуруу дуруу сайтай, хамтран тоглоход эвлэг, их мэдрэмтгий жүжигчин байж билээ. Түүний тоглолт дараагийнхтаа давтагдахгүй боловч өөрчлөгддөг байсан. Мөрөн дээр тавьсан гар нь хүртэл нэгийг өгүүлдэг өгөөд дараа нь өөр жүжигчинтэй тоглоход тэр нь үгүйлэгдээд байдагсан. Цэнэмбутай хамт тоглож байхдаа айх гэдгийг би мартдагсан. Тэр нэг л итгэлтэй харагддаг. Цэнэмбугийн тоглож байгааг хараад хүнд ер нь авьяасал байвал бараг онлын хэрэг байгаа ч юм уу доо гэж боддогдсон.
Нээсэн хөшиг хаагаагүй байхад нэрэн чи явчихлаа гэж үү? Дутуу орхисон түүний хувийг дуусгаж хэн гүйцээх юм болж байна? Жамсранжив бит хоёр харснаа хайр сэтгэл жүжигийн төгсгөлд би хорвож өгчээд Жамсранживын гар дээр ингээд ухаангүй өгцөн хэвтэж яхад Жамсранжив маань хайр сэтгэлийнхээ төлөө энэ хорвоо дээр үнэн ч хайр сэтгэл байдгийм шүү таминэ гэж хэлгээд нүднийх нь бол бас миний нөгөө өгчээд хэвтэж байгаа миний нүүрэн дээр ингээд борооны тусал шиг ингэж орж ирж идэг байсан. Тийм сайхан дотортой, тийм сайхан халуун эрчтэй, тийм сайхан жүжигч байсан юм байгаа юм. Жүжигийн 2 дугаар үзэгдэл дээр жүжигчин 65 бит 2 сандлаас сандал дамжин бүр сүүлдэн ширээн дээгүр үсрэн тойлзуур сэлмээр тулалдахад үзэгчид оридуу тавин уймэлдэж зарим нь огт чимээ нэргүй болон сандалтаа шигдэн. Тэр үед танхимд ялаан эсвэл дуулдахаар тийм нам хүн болдогс. Жая би чамаага номондоо бичлээ шүү. Юуг бичих гээд байгаа юм бэ чи гэсэн чинь тэр харсан санаа хайр сэтгэлийн тэр чи витрийн шпакаар байлддаг хэсгийг гэж тэгж ирсэн. Тэглэр нь биш вэ тэр чи жаах юм шүү дээ. Тэр юу чи тийм бичсэн үгүй. Жүжигчин хүн жаах юм гэж байхгүй. Тэр ороо бол чи витрийн тоглолт гайхамшигтай байсан шүү. Жаям гэж ирсэн. 65-ын гоолиггүй барьсан тойлзуур сэлэмтэйгэн хослон хөдлөх нь ямар үзэсгэлэнтэй харагддаг гэж. Энэ жүжигт баг гарах боловч жүжигчний ур чадварыг шалгасан нэг дүр бий. Олон мянган герман залуусын цусыг урсгаж асар их үнээр олдсон эрдэнийн чулуун шиг дгээтэй алтан мөнгөн эдлэл очир алмаз үхий хайрцаг дүрэн бэлгийг хатан хан өргөн барьж байгаа өвгөн зардсан дүрд тоглосон ган төмрийн жүжиглэлтэн давтсан үзэгчид нулимсан барьж ядан ихэр татан уйлдгсан. Бид хоёр энэ театрт ирсэн цагаасаа эхлээд театрын олон сайхан сонгодог бүтээлүүдэд ёстой алтан партнер гихчээр хамтарч тоглож байсан хоёр. Жамсранжив маань овод жүжигийн овдын дүрд тоглоход би Жема тоглож байлаа. Овд жүжиг манай театрын тайзан дээр хамгийн олон жил амьдарсан жүжигүүдийн нэг. Жүжигийн гол дүр Монтанеллид гомсрон, Жемма болоод Мендойр, Мартинид нямсран, Овд буюу Артурд би. Манай театрын бүх уран бүтээлчид энэ гайхамшигтай жүжигийг өөрийн тайзнаа амьдруулсан юм аа. Энэ гайхамшигтай зохиолын Баатарт тогснорон бусдыг хүмүүжүүлээд зогсоогүй өөртөө зориг хатуужлын хүмүүжил олсон гэж би боддог юм аа. Элдэв бэрхшээл зовлон тохиолдоход овдод тохиолдсон зовлонгийн дэргэд минийх юу юм бэ? Тэр хатан зориг түмэнд би тоглосон биш билүү гэж бодоход ханаг тэгээс сэтгэлийн хат хайрлах шиг болдог юм да. Овд жүжигийн Монтанелли овд хоёрын хэсэг дээр шоронгийн хэсэг дээр гомсронгой хүүгэн гэж таниагүй байхдаа харьцаж байсан тэр эцэг хүний сэтгэл шиг тэр сайхан илч гэгээгээрээ хүүгэн гэж таньсан хойно шашна гэхүү хүүгэн гэхүү гэсэн тэр сэтгэлээр тэр хоёрын хоорондын нарийн утсан мэдрэмжийг яаж гаргаж хоёр аврагж жүжигчин минь тоглож чадаж байсан. Тайзны хажууд дараагийнхаа үзэг хөшигний өмнө загтлын хэсэг дээр гарах гэж зогсож байхдаа үнэхээр тэр хоёрыг хараад миний сэтгэл их хөдлөж байлаа. Жүжигийн төгсгөлд өглөө үүрээр өндөр чулуун хэрмэн дотор овдыг цаазалдаг юм.
Энд жүжигчин хүний нэг зовлонтой мэдрэмж, хий өвдөлт шаналгааны тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Миний хал зурдаас онлин шигайсан 6 бууны ам нүх шиг харлан онгойж, тэндээс нисэн ирэх үхлийн сумнууд нэг нэгээр нүдэнд харагдах шиг болоход зүрх өөр ирэхгүй яолн дэлсдэгсэн. Заримдаа хаачин тэнэг хэрнэн бодиттой бодол намайг эзэмдэж. Үгүй хэрвээ хэн нэгэн санаандгүй юм уу эсвэл санаатаагаар энэ 6 бууны нэгэнд жинхэнэ сум нууцаар хийгээд цэнгэлжсэн байвал яана гэсэн айдас төрж болиё гэж хаашгирмаар санагдагдсан. Зургаан бууд зэрэг нэр хийж дарин удаа тайлбархад сэж рүү минь үнэхээр үхлийн 6 сум нэвчин орох шиг болж би мэдрэл алдан ойчно. Тайзны хатуу модон шалан дээр харуулдан унахад хамаагүй чихтэйхэн өвдөндөө яг биеийн янгин өвдөхөд л би амьд байна гэж баярлан би чинь жүжигтэй тоглож байгаа шүү дээ гэсэн ухамсар бүрэн сэргэж арай хийж тайвширдагсан. Гэвч энэ тайвшрал төр зургийн тайвшрал байдаг. Өнөө айдас өвдөлт хоёр чинь бүр шүн орондон ороод хэвдсэн хойч гисэн үргэлжилсээр л байдагсан да. Энэ овд дээр Жамсранж бол үнэхээр яг одоо Оросын зөвлөлтийн жүжигчин стрижнэ гэдэг овд тоглосон жүжигчин байдаг. Энтэй их төстэй харагддаг байсан. Тэгэхэд ч ямар гоё залуу вэ гэж би хардаг байсан. Үнэхээр бие биенийхээ тайзан дээр юу хэлэх гээд байгаа, ямар надаас юм хүсээд байгаа тэрнийг хараад харцаараа мэдэрч чаддаг ийм сайхан тоглолтуудаараа бид хоёр хамтарч олон сайхан дөрүүдийг бүтээж байсан. Хариулагчид орж боломгүй жүжигчдэн яаж ингэж сонгож чадваа. Мантанелэд гомсрон, Жеммад Миндойр, Мартинид нямсрангаас өөр хэн тоглох юм бэ гэж бодогдмаар. Үнэнхүү эцдэн олсон энэ жүжиг эзнэн өгүүлсээр, эзэд нь жүжигэн өгүүлсээр. Зарим бүтээл бүтээгчдтэйгэн хамт төгсдөг гэж юу? 17 жилийн турш танхим дүүрэн үзэгчтэй байсан овд жүжиг сүүлчийнхэн удаа амьдрахад нь үзэгчдийн танхимд сул суудал үлдээгүй. Гуйм гэдэг нэр хачин шүү. Сүүлийнх нь гэдгийг мэдсэн юм шиг энэ тоглолтыг миний хамгийн дотн хүмүүс үзэж билээ. Кино найруулагч Жигжигсрэн эхнэртэйгэн бас манай эхнэр. 1960 онд би 10 жилийн сургууль төгсчөөд одоо Жигжид дугаан Улаанбаатарт байгаа миний аав гэж кинонд туслах найруулагчаар ажилласан байхгүй. Тэгэхэд Жамсранжавтай одоо их ойрт танилцсан. Тэгээд туслах шүү дээ. Тэгээд одоо Жамсранжиг анхал кино пробонд Жигжид дугаа яваад заашаа Жамсранжиг болоод тэр тань нүдээ дараа минь театрын Жамсранжиг танин. Тэгээд одоо ухаантны шар байр гэдэг байсан энэ хүмүүнлэгийн ухааны хажууд нэг жоохон хөөрхөн шар байсан да тийм. Урлаг соёлынхоноос ихэд л одоо гиндэнгүй, юм багш, дамдын сүрэнгуй, да Жамсранжиг гэл энэ манай урлаг соёлын бүх одоо алтан үеийн гэж ярьдаг том суул бол тэр байшин дамжирдаг байсан. Тэнд би 60 онд Жамсранжигийн данг очсон. Гэрт нь заалгаад. Улаанбаатар миний аав киноны пробонд өрж яваа юм. Энэ үед би Алтан өргөө киноны сүмбэд тоглохоор уригдаад байсан болохоор учран ярвал юу ч гэсэн манай зургийн дараа гомсронгойтой уулзалдаа гэж хэлээд мөн л хамраан чимхэн инээлээ. Энэ залуу намайг аваачхаас нааш салахгүй хүн байна да гэж бодоод хамт гэрээсэн гарлаа. Улаанбаатарт байгаа миний аавд киноны дамдингийн дүрд намайг тоглуулах гэсэн байж л дээ. За хүмүүс бид 2 хоногоос ар хангаа явна. Тэнд гол зураг авагдана. Чи Герман Монголын хамтарсан кинонд тоглох юм байна. 15 цаандаж 20 хоногийн дараа чамайг энд бэлэн байлгахаар гасан балтантай яриад тохирч өгсөн. Санаа зовлтгүй гэж байж билээ.
Энэ үеэс л эхлэн гомбожвын жигжид сүрэнгэгч залуу миний дотны нөхөр боллоо. Бид хоёр тэртээ 40 гаруй жилийн өмнөөс л нэг нь сайн жүжигчин болох, нөгөө нь сайн найруулагч болж Монголын кино урлагтад сахиур хаглан хүүхдлэн хамт зүтгэе гэж хоёр үеиндээ тангараглан залуу насны гэгээн мөрөдөлдөн гомбож явж билээ. Нэрэнч бидний мөрөдөл биелж олон кинонд хамт зүтгэсэндээ BG-гийн Акира Куросава гэж хэлдэг. Тэр ч намайг миний Олег Стрижнов гэж дууддаг байж билээ. Тэр уран бүтээлийн сайхан найзын хажуугаар гэр бүлийн сайхан найзууд байсан. Би Жамсранжуугаар байн гочин Жамсранжуу манайхаар байн гэрн Жамсранжууг ихлэр ижис үед болж хоолунд хийж өгнө. Тэгэж Жамсранжуу чинь их олон талын авиастаа одоо ингэ бодоход зураг зурна, баримл хийн, хөгжимдэн тийм ээ. Анхтай чи ерөөсө урлагийн сургууль төгсмөө ингэж. Лимбчим байсан шүү дээ. Хэд чи их олон талын авиастаа. Им хүм. За уран зохиолын юмны хувьд бол бас их багасаа уран зохиолд орж ийн Монголын гайгүй зохиолууд, сүүлийн дэлхийн сонгодог зохиолчдын зохиолуудтай их сайн танилцсан. 1978 онд манай театр Шекспирийн Отеллог дахин тавьсан юм. Тэгэхдээ мөнх төрж найруулагч шинжлэн найруулсан юм л да. Намайг яг одоо тоглуулах болов уу? Үнэндээ яг одоо тоглоно гэхээс би бэргэж байлаа. Уг нь би эсрэг талын дүрд тоглосон гэж тунч их мөрөөдөж байсан юм л да. Миний материалаас яг арай л хол. Нөгөөтэйгүр 1955 онд улсын гавьяа жүжигчин гомбодорж байгаа Ягог гайхамшигтай бүтээчихсэн байсан. Гэвч тушаала Ягод тоглохоор гарсан болохоор би бэлтгэл ажилд орлоо. Ягод тоглоно гэдэг бол тэр болгон жүжигчин долдох хувь заяа биш ээ. Олон хүн намайг Ягод тоглоход эргэлзэж байсан юм. Жүжигчин найруулагчид өөрийнхөө дүрийн олсон шин санаа, шин сэтгэлгээгээр бий болгосон дүрийн ертөнцийн баярлалтыг яаж хийж вэ гэдэг нь бол Жамсранжуугийн сургууль бүхэн дээр харагдаж байсан бол нэг талаар намайг тэр хүнд тодорхой чиглэл өгөхөөс илүү тэр хүн намайг өөрийнхөө дүрлөө хандуулж Ягог ингэж хийвэл чи яаж зөвшөөрөх вэ гэсэн далд суурийг надтай холбож өгч байсан гэж би одоо тэгж бодож байна. Жүжигийн нэгэн сургуульд дээр Дездемонд бэлгэлсэн альчууран Кассиогийн гарт байхыг хараад Ягогийн ярьсан бүгд үнэн байна гэж итгэн Отелло ухаан алдан ундаг билээ. Мөнхөө найруулагч заажаама энд л чи бид хоёрын нуугаад байсан Яго ил гарах ёстой юм шүү дээ гэж хэллээ. Тэгэхэд нь би муужран унсан Отелло гандамрыг хилэн тасацчихвэ гэж бүсэнд хутгаан шүрэн авчиг шүдэн завсраар нь хөшөж зовхийн татаж үзвэл хүүхэн хараан томорсон байлаа. Миний эмч сайн юм да гэж хэлээд Отелло руу тонгон харуул хотго зуусан шүд дарбар ягаан уруул шингэн бурж гис сахалыг хараад зөв нөхөрч улаан нүрэн дээр нь дэвсчихмээр санагдаж билээ. Гэвч би юм барилаа. Тэгээд толгой дээгүүр нь аажуухан алхан гарахад үзэгчдийн танхим сууж байсан мөнхөө найруулагч зүв жаама наадах чинь байхгүй юу гэж хашгирч билээ. Жүжигчин найруулагчийн хамтын ажиллагааны анхны ойлголт жүжигчин өөрийнхөө дүр дээр хэрхэн яд ажиллаж болдог, өөрөө жүжигчин өөрийнхөө дүрийг ямар одоо сэтгэл зүйн оюунлаг сэтгэлгээгээр баяжуулж болдог баялаг туршлага эрэл хайгуулыг би тэгэхэд Жамсранжуу гэдэг жүжигчнээс олж харж дотроо бахархаж байсан. Шекспирийн зохиолын эсрэг талын баатрууд дотроос хамгийн хүчтэй нь Яго Отеллог үзэн ядаж байгаа нь зөв хувийн өш онцон биш, харааристан тандах нийгмийн хандлага байлаа. Өөрөөр хэлэх юм бол хорон муу санаагаа нууж, хуурамч баг нүүрэндээ өмсөж чадахгүй байсан.
орчин үеийн ягонууд бидний дунд яаж амьдарч байгааг үзүүлэх шаардлагатай болсон л доо. Тэгэхэд ягод надаас гадна Нямсран тоглохоор сургуульж байлаа. Ателлад болохоор Гомсрон багш бас Гандмар маань сургуульж байсан юм та. Жүжиг дуусаад ингээд ёслогоо болж явахад би Нямсран жогоог үзэн ядчихсан. Үзэн ядах сэтгэл бүр үннээс надад ингээд ямар муухай одоо хүн чанарын одоо туйл болсон, муухайгийн туйл болсон ямар аимшигтай одоо юм бэ гэж ингэж бүр одоо болдогс бол гүйж гараад цохоод авмаар тийм сэтгэлдлийг төртөл тэр ягог ингэж бүтээгээд тэгээд би гараад жүжигээсээ гараад маргааш нь би бодож ирсэн. Энэ л одоо жүжигчний ур чадварын туйл одоо энэ л байх ёстой юм байна да гэж ингэж улам биширч анх 80-аад оноос энэ агуу хүнтэй нүүр тулж хэлсэнтэй Отелийн яаго сайн хүний дүрээр үзүүлсэн юм шиг. Тэргээр онцгой өөр яаго болсон. Өнөөдөр Монголын нийгэмд энэ яаго шиг ийм хүмүүс дүүрэн байна шүү. Биднээс далд ингэж нууцлагдж оршсоор байна шүү гэдэг ийм санааг хандж тавьснараа ягогийн дүр бол энэ хэрээр их тодорч гарсан. Тэр дундаа Жамсран жүжигч тэр агуу жүжигчний тоглолч гэсэн энэ ягогийн дүрийг жүжигийн хэлэх санаа болтол нэг тоолгож гаргасан ийм өвөрмөц юм. Тэгээд тэр тоглолтод миний даргалаад отел голш яго голороод болсон. Тэр ч одоо Жамсран жүжиг чадлаа. Шекспирийн класс дотор ягог шинэ тоглосон нээлт хийсэн гэж боддог ш. Энэ бол миний амьд мартагдчихгүй миний найзын мөнхийн дурсгал болсон юм байна. Ателла тоглосон Цэрэн Дижидийн Гандмар бол миний дотны нөхөр бас миний хүчтэй өрсөлдөгч. Бид хоорондоо өрсөлдөгч байснараа бие биенийхэн аясыг улам хөгжүүлэн хурцлсан байж болох юм. Гандмар гэж энэ суут аяас тань байгаагүй бол би өдөө хэрийн жүжигчин болохгүй ч байсан байж магадаа. Манай ганаа бол туйлын хурдан сэтгэдэг, тэрнийг дагаад сэтгэлийн хүчтэй тесрэлттэй дотоод сэтгэлийн том жүжигчин юм аа. Маш их нөхөр ёсоор ханддаг. Тэр үедээ би тэр нэг гэрт хүртэл байлаа орон сууцгүй багтаа. Тэр гал хамаандын хашаа гэж жүжигчтэй хашаа тэр би тамирын ордоо хатвас. Тэгэхэд манай авгаа би тэр байр байхгүй тэддий гэрт нэг дор байсан. 1958 оны өвөл юм да. Ганаа маань байргүй болохоор бид нар хамт амьдрахаар ганаагаан аваа хүүхдэд нүүлгэж ирлээ. Тэ нүүлэх юу хавтай? Цэрэг ногоон төмөр орон дээр пунжилгуудсын давхарлаж тавиад хоёулаа дамжлаад лаваад ирсэн. Зовлог дутдаг. Тэрийг хөгжил баясал бадрлаар дарах гэж явдаг. Тэрэнд их хасаа. Амтардаг, гашууддаг өртлөө тэрийг сөрж байгаа над мэдэгддэг. Тийм агуу сэтгэлгээр соёлтой их хүчтэй юм хүн биш. Харахад тэр толгой тийм байгаа. Би гэдэг чи одоо ерөөсө бичих хийх доо. Би ч одоо заримдаа ийм хэсэг цаастай аюу багцаагнууд жаа гэдэг чи бодор шогом татаад ирсэн тэмдэглэлтэй хоёр талтай зэмлэгийг авдаг ийм ороод их сайхан бичиж шүү дээ. Бичих өсөгч гоё бичээ. Маш их тэг судалгаа хийдэг байсан. За тэгэл нэг дэвтэрнэстэй нэг улаан ирээ ногоон янз янз юм ингээд зурагдаад бичигдээд янзлагдсан байдаг байсан. Ингээд харахад бол тэр үедээ би мэдэхгүй шүү дээ. Өөрөө урлагийн биш байсан юм чинь. Хараад энэ одоо юу гэсэн утгатай юм бол энэ яасан утгатай юм бол гэж ингэж боддог байсан. Үг болгоны тайлбар, хэсэг болгоны тайлбар, мизансцене ингээд одоо зурцсан хаашгаа гიშгэж хаана очиж яаж энэ үгийг яаж хэлэх вэ? Энэ үгний цаад утга нь юу байгаа вэ? Энэгээр би өөрийнхөө дүрийн ямар шин чанарыг илэрхийлэх вэ? Энэ хүнд би юу ойлгуулах ёстой? Энэ хүний хэлж байгаа энэ үгнээс би юуг авч миний зүрх сэтгэл эмзэглэх вэ? Энд ч гэх мэтсэн тэр бүх одоо
тайлбар судалгаа тэр бүхнийг бол мэргэжлийн өндөр түвшинд тэгж дүр дээр оройлын дэвтэр дээр ингэж бичиж ажиллаж ингэж байдаг. Оролын 70 дуусахыг хөөсөлтгийг подтекстээр битгээр бүгд ямсалж тийм байсан. Дандаа 70 дуусах энэ үг хамаагүй үгийн саатхын тоглож байгаа. Саатхын ойлгох шүү дандаа хэлдэг. Харин болохгүй байх юм хийж өгдөг хоёр юм. Энэ чинь ингэж болохгүй. Энэ хүн ийм учраас тэрийн дутаагаад энэ гарахгүй байна. Хоёлаа дүр дээр ухаж алдсан шээ. Ер нь өөр үлчиж шүү. Энэ хойд үе дотор толгой манай театр 50 жилийнхэн ойг тохиолдуулан Гамлет жүжигийг тавьсан юм. Магадгүй бүхэл бүтэн 50 жилийн хугацаанд театр хөгжөхдөө Гамлет жүжигийг тавих нөхцөл бүрдээгүй ч байж болох юм. Олон улсын театрын түүхийг уншиж сонсож байхад аливаа театр Гамлетийг хийх уран бүтээлчд нь цагаан тулахаар өөрсдөө төрдөг, хэн нэг нь эсвэрдвэс тэрнийг хүлээдэг байсан байх юм. Авиаснуудын хүч, авиаснуудын ирч хүч, авиаснуудын онгодонд хөтлөгдөж, түлхэгдэж тайзанд бол социализмын зөвшөөрөгдөг уран бүтээлүүд их тавигдж байсан. Дэлхийн гүн ухаан, дэлхийн урлагтай танилцахад үзэгчтэй уялдаа холбоотой болгоход, дөрүүдийг амьлуулахад их түвшиг болсон хүний тухай ярьж байгаа. Тэр хүн бол Шекспирийн Гамлет жүжигийн Гамлетийн дүрийг бүтээсэн, Шекспирийн Отелло жүжигийн Ягогийн дүрийг бүтээсэн. За Войничин Овд жүжигийн Овдын дүрийг бүтээсэн жүжигчин. Гамлетийг тавьснаар тэр театр эрдмийн театрын нэг болзол хангадаг учиртай юм байна л да. Тэгээд ч манай театр 1979 онд Гамлетийг тавьж 1981 онд 50 жилийнхэн ойгоор эрдмийн театр болсон. Тэгэхээр ийм том зохиолыг тавихад урьдчилаад бүх зүйлийг төлөвлөж гисэн байдаг юм байна лээ. Гамлетийг Чойжлийн жимэд орчуулан, галсан жив найруулна, жамсарн жив гол дүрдэн тоглоно гэдгийг соёлын яам театрын захиргаа бүр эртнээс төлөвлөжээ гэж бодогддог. Ванган багш нэгэнтэй ирээдүйд манай театр Гамлетийг тавина. Тэгэхэд Гамлетад жамсарн жив тоглоно. Гэхдээ соёон ургачихгүй бол шүү дээ гэсэн гэдэг. Энэ биеэн доочихгүй гэсэн үг. Соёлын яамны жижиг уран зохиолын хэлтсэн эрхлэгч төрийн шагналтай зохиолч чимэд гай бараг 2 хуруу орчим зузаан Гамлетийн зохиолыг надад өгтөө. Эхний хуудсан дээр нь Жамат миний ажил дууслаа, одоо чиний ажил үлдлээ. Чимэд гэд бичсэн байсныг би тодхон санаж байна. Энэ зохиол манай гэрийн номын давир дээр хамгийн хүндтэй барайцалж байдаг юм. За тэгээд юуны өмнө Гамлеттай холбоотой түүх, шаштар, жүжигчдийн уран чадварын тухай дурсамж, тэмдэглэл зэрэг олон зүйлийг судалсан. Шекспир Эрбер зэрэгдсэн 37 наснд Гамлетийг бичсэн нь эдүгэ дэлхийн сонгодог жүжигийн оргил бүтээл болсон байна. Тиймээс ч Гамлетийн нууцыг тайлхаж үе үеийн олон зуун уран бүтээлчид өөр өөрийн үзэл бодлыг шингээсэн Гамлетуудыг тайз дэлгэснээр амилуулсан түүхтэй. 1979 оны 9-р сард миний дотны нөхөр киноны хариулагч Жигжигсрэн манайд ирж хөөрөлдлөө. Олон энэ тентхийн яриа хөөрөө болуулна Гамлетийн тухай байсан л да. Би бас энэ тендээс нөгөө Лоренс Оливьен Гамлет эдгээр хэний энэ төр юунуудын кино монод одоо юмнуудын авчирч өгч хэсгүүдийн мотог нь харуулдаг. Ямар жүжигчин хэзээ хаана яа тоглож байсан тухай хоёулаа ингэж ярьдаг. Нэг ийм яриа тэр үед харин гахраас нөгөө юу гарч Кожин цэвийн Гамлет Смитоновскийн тоглосон тийм ээ. Тэгээ энэ их олон уулзалтууд бол бид хоёрын Гамлетийн тухай юу байсан. Тэр нь ямар тархтог хийж тийм ээ. Гамлетийг гаргах уу гэдэг дээр бол бид хоёр их л ярьдаг байсан л да.
Би жүжиг эхлэхээс 2 цагийн өмнө ирдэг байлаа. Нүрэн будаад сууж байхдаа толныхон хажууд байгаа урд өмнөх гамлтуудын зургийг зэрэгцүүлэн харна. Тэдний нүдний харц, үсэх лан яаж янзалсан, хувцаан хэрхэн өмсснийг ажиглана. Энэ зурган дээр хэсэгт жүжигчин маань юу бодож байсан болоо гэж төсөөлөхөд аажмаар би сэтгэл минь Гамлетад хөглөгдөж эхэлнэ. Тэгээд би тайзан дээр гарахын өмнө надаас илүү сайхан, надаас илүү авьяастай хүн хаач байхгүй гэж бодоод гардагсан. Тэгэхэд өөртөө итгэх итгэл төрж жүжиглэх ер бусын хүчин чадал нэмэгдэх шиг болдог байсан да. Жамсрынжийн Гамлет бол нийгмээс төрүүлж яваа хүн гэдэг ийм трактовол байсан шүү дээ. Дараа нь Гамлетийн оршихуу гэсэн алдарт монологийг ганцаараа уншин. Ингээд миний сэтгэл бүрэн хөглөгдөж Гамлетад тоглоход бэлэн болдог байж билээ. Энийний дараа би хинтээж дуурахгүй хүмүүсээс жүжигчдээс зүгтэн хонголоор явна. Тайзан очиж шалгана. Тайзан дээгүүр явж үзнэ. Аль болох хүнээс хол байхыг хичээнэ. Анхаарлаа сарниулахгүй тулд хөглөгдсөн сэтгэлэн алдахгүй тулд тэгж байгаа юм л та. Тэгээд театрын хонх сүүлчийн удаад өнгөнөхөд хилэн хөшиг аажмаар нэгдэнэ. Зөвгүй мэтэд өнгөнөлдөж байсан үзэгчид чив чимээгүй болж амьсгаа даран хүлээж эхэлнэ. Энэ л үед анхаарлаа сарниулчихгүй гэж айж хэмээж байсан зовлонгоос салж тоглолт эхлэндээ. Гомсрон багштай тоглоход дуу хоолойны болон биеийн үйлдэлийн өндөр хэмжээний чадал шаарддаг. Гомсрон шиг өндөр дуу хоолойгоор үгэн тод хэлж, бие сэтгэлийнхэн хүч тэнхэгэн гаргаж тоглохгүй бол үзэгчид намайг олж харахгүй зөвхөн гомсрон багшийг л харна. Тийм учраас энэ хүний тоглолт надад өөрийн ирэхгүй нөлөөлдөг. Да манай сувдаа байна. Сувдаа бол уянгалаг, соёлтой, нөлөөлөлтэй, загасчин хүн загасандан өгөө шайж өгч байгаа юм шиг хамтран тоглогчон араасаа дуудаж тоглодог хүн. Би тэр жүжигийг ингээд өөрийнхөө нүдэнд харахтаа Гамлетаас Офелиа илүү одоо юу гэдгийг жижигхэн тийм эмзэг тийм охин байна гэж ингэж өөрөө бодчоо. Тэгээд жамагаас жижиг болж харагдах гэж бүр юм таавуугаар таапчиг хийн, хөл нүцгэн явна, татварга хийгээд турхаа болж л одоо тоглоно л доо. Тэгээд жама чамд хэцүү байна уу? Чи өөр хүн гээд яавал чамд арай айтайхан эвтэйхэн байгаа юм биш үү гэж намайг тэгэхээр чи юу гэж ингэж дандаа хойшоо сууж идгийн сувдаа үгүй болж гин хүмүүс чи хоёрыг урдаас хараад чамайг жижигхэн яасан жижигхэн болж харагддгийн бэ гэж байна. Чи энтэс зовх хэрэггүй гэл намайг их зоригжуулна. Тэр чин одоо тэгэл тэгэхээр нь би нэрэ тэгж байгаа болов гэл өөрөө тэрэндээ аваа ингээд зориг ороод цаашаа ажиллах хүчтэнхээ зоригийг надад өгдөг байсан. Жүжигийн 5 дугаар үзэгдэл дээр эцгийнхээ сүнстэй уулзаж төрсөн дүүдэн хорлогдсны мэдээд тэр өхөлтэн төстэй жүжигийг дүүгийнхэн өмнө тоглуулж байдлыг ажиж ордны доторх гоёмсог дугуй шатаар бууж ирэхэд хамгийн түрүүнд Офелиа сувд нүднийхэн булангаар нууцхан хялмхийн харан айж бэргсэн сэтгэлийн дарамтанд байгаа нь шууд ойлгогддог юм. Офелиа сувд үзэгчид рүү хараад явж байхдаа шатаар бун ирж яваа намайг тэр сэтгэлийнхээ мэдрэмжээр тасралтгүй өөртөө дуудсаар дэрэгдэн аваачдаг юм. Би чанга ардан зогсоод гараа нүцгэн мөрөнд хүргэхдээ тэр мунаар цохиулж байгаа юм шиг натсхийн зөөлөн сандал дээр эв мутайхан суух аядтагсан.
Тэгээ үнэхээр би Офелийг бол хийхэд үнэхээр их ядарч исэн. Надад хэцүү байсан. Энэ бүхэнд Жама маань надад тулгуур маань болж хүч тэнхээ өгч зориг зүрх зориг ингэж өгч исэн. Надад үнэхээр их туршигтай тулгууртай байсны хүчинд би Офелиад тоглолсон гэж одоо хэлэх хэрэгтэй болсон гэж би бодож байна. Гомсрон багш нэг удаа Москвагийн театрт Гамлетад зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Евгений Самойловын тоглохыг үзээд манай Жамсранжуул ингэж тоглоно доо гэж бодож байснаа ярьж байсан юм. Хайртай багш нарын маань хэлсэн үг, итгэсэн итгэл нь Гамлет гэж тэр агуу дүрд тоглох эрч хүчийг надад хайрлсан юм аа. 1980 оны 1-р сарын 8-нд анхны тоглолт боллоо. Оройн 18 цагаас жүжиг эхэлнэ. Би өнөөдөр 15 цагт гэрээс гараад театрын зүг гэлтэрлээ. Театрын гол хаалганы хой талд томоо цагаан даван дээр хар дэвсгэр тавьж улаан өнгөөр Гамлет гэж бас уран бүтээж тиймэрсийг бичсэн байх нь эмгэнэл илэрхийлээд нэг л эвгүй. Бүтэн 3 цаг 45 минут үргэлжлэх жүжигийн төгсгөл хэрд миний хэл нилээн идэрч гисэн согтуу юм удаагмаар байдалтай болсон байдаг гэж манай жүжигчид ярьдгийг. Үнэхээр сонгодог жүжигт тоглоно гэдэг тийм их хүч чадал шавхдаг, хүний эрч хүч сэтгэл санааг бардаг эд байдаг юм байна л да. Гамлетад тоглосноос хойш цусны даралт ихсдэг болсон доо. Урд өмнө ер юм байгаагүй. Энэ жүжигт Гамлетад тоглохын өмнө даралт 80-120, харин Гамлетад тоглосны дараа 100-160 болж өөрчлөгддөг байсан. Одоо бол Гамлет битгий хэл сэтгэл догдлуулсан ямар ч тоглолтын дараа толгой өвдөж даралт нэмэгддэг болжээ. Энэ бол Гамлет гэж тэр агуу их бүтээлийн надад өгсөн шагнал юм даа гэж би боддог юм да. Хүнийх нь хувьд зам дөрхтэй нь бол мөн адилхан нэлийн ойртож ятсан оролыг л би бас Гамлетийг байсан болов уу гэж ингэж боддог. Тийм учраас Гамлет бол Жамсранжуувын уран бүтээлийн оргил байгаа зогсоогүй дараамын театрын уран бүтээлийн оргил байсан гэж би элбэг хэлж чадна. Ер нь тэгээд Монголын энэ тайзан дээр театрын тайзан дээр би Жамсранжув шиг биеийн төнхөд тоглодог, зүрхэн гар дээрэн тавьж тоглодог жүжигчин би үзэхгүй байж байгаад өгөх хаа гэж би дандаа боддог. Энэ бол гашуун мөртлөө миний боддог үг болохоор миний эрхчлөө гэж бодож байна. 1981 оны 7-р сарын 1 сайхан өдөр засгийн газрын ёслолын танхимд төрийн дээд шагналаар олон хүн ингрэ меласны дотор Зондын Пүрв, Навгдоржийн Миндбаяр, Сэвжидийн Сэлэнг битхэд байлаа. Хинийн ч санаанд ороогүй, хинийн ч бэлтгээгүй байсан тэр өдөр бит хоёр нэг зарилгаар хоёулаа гавьяач жүжигчин болсон юм. Тэгээ гарч ирэхдээ хоёулаа их сайн бороо жоохон шиврээд бит хоёрыг хүлээж авах юм байдгүй. Бүх улсуудыг машинаар улсууд ирээд ах トゥ нар нэрээд аваад гараад явцдаг. Жамсранжув битэр бүр хоёулаа би одоо яана хоёулаа гэдгсэн чинь үгүй яадгийн хоёул талбай дээгүүр гарыг ямар ч хэлсэн Монгол улсын иргэн юм чинь талбай дээгүүрээ гараад театртаа очиод театрынхаа тайзнаас хоёулаа айдсаа авъя. Тэгэхэд Миндбаяр бит хоёр Сүхбаатарын хөшөөний өмнө ирж зогсоод жанжин минь Овод Жемма хоёр чинь бүгд наримдах Монгол ард улсын гавьяат жүжигчид болчоод байна гэж шивнэн хэлж байж үлээ. Тэгээд театр таан ирлээ. Манайхан амарчсан байсан болохоор ээлхүүл тайз эзэнгүй. Бид гутлаан тайлж хөл нүцгэлээд тайзан дээрэн гарч ариун тайзнасаа айдас авч байж үлээ.
Даралт ихсдэг болсноос хойш миний биеийн байдал сэтгэлийн минь ихэд зовоох болсон. Жүжиг үзэхээр тасалбар авсан хүмүүст өвчний улмаас хойшилсон гэж хэлэх бидэнд байдаггүй байсан. 70-аад оны сүүлээс эхэлсэн элгэний өвчин дамжирч 1984 онд элгэний хатууралтай гэд группт орсноос хойш жүжигүүддээ тоглохом болж билээ. 5 жил группт байсан да. Миний нөхөр бол өвдөж миний сэтгэлийг зовоод байсан. Өвдөж явахад ороод надад өвдөж. Тэр ороодоор би хөөдөө болсон шүү. Өнөө жамсарж өвдөжчихэд шарн бараанаар өгдөг шиг би тэрийг оролт хийжээ. Дөрүүдийг бүтээл. Жамсарж ба ер нь жамсаржийн авраг их бүтээл амжилтанд саад болсон юм өвчин. Их өвдөж зовсон шүү. Тэгтээ тэгэд өвдөж зовстойгоо хөл мэддэг. Уран бүтээл нь тэрээс болж их хохирсон гэж би боддог. Тэр хохирдоосоо болж их тэрээс одоо миний авсан төрийн шиг нь Хөдөлбаатар бүгдийг авах юм байсан. Өвчин энэ хүнийг тэгүүлээгүй биш. Ерөөсөө хувь хүний чанар, хувь хүний хүмүүжил, ажилд хандж байгаа хандлагад их илэрдэг шүү дээ. Би энэ муу байхад, өвчтэй байхад нь тэр тоглолтод өрих гээд ингээд яхта би бол яхаа мэдэхгүй байсан. За дуудлага ингээ гаргачихвал гомдох уу намайг өвчтэй байхад дуудчихлаа гэж гомдох уу. Дуудлаганд ингээд гаргахгүй тийм ээ? Дуудахгүй, тоглоулахгүй болчвол за намайг өхнө гэж байгаа юм байна гэд хүн бас гомдчихдаг. Бид нар чинь сэтгэлээрээ ажилтдаг. Ер нь ажилд хандах хүний сэтгэл гэдэг бол их том юм байдаг шин. Тийм учраас яахаа мэдэхгүй би бүр яаж шийдэх вэ гэж бодоод байж хахад тэрийг өөрөө мэдэрч байгаа байхгүй. Тэгээд шууд хүнээр надад хэлүүлсэн байсан. Сувдаад хэлээрээ намайг дууд гэж хэлээрээ. Би заавал очиж тоглоно. Санаа зовлтгүй дууд гэж хэлээрээ гэж хэлсэн байсан шин. Тэгээд дуудсан. Тэгээд тэр тоглолтыг үзэж байхад тэр бахархах сэтгэл тийм ээ мэрэгжилтэй үнэнч байх. Хамт олондоо үнэнч байх. Тэр сэтгэлийн бодохоор үнэхээр бахархаж ийсэн. Зүгээр одоо бол би ингээд уйлж хэлдэг. Тэгэхэд бол би бахархаж ийсэн. Би гэдэг хүн Монголын их урлагтай амьдралан холбосон түүхэн нэгэн жаран тулсны өндөрлөгөөс эргэн санахад бас ч гэж хойж үйдэн хэлж үлдэх үгтэй болжээ гэж санагдаж байна. Энэ үний учир нь Монголын урлагийн Ахмад дээд сүүд, Чимэд осор, Цэрэн дулам, Цэрэн дэндүү, Цогцлмаа, Гомсрон зэрэг алтан үеийнхнийхэн бидэнд өвлүүлэн үлдээсэн амьдрал тэмцлийн бодит үннийг би сэтгэхүйн амьд хэлбэрээр үзэгч дүмдэн айлтган хүргэх жүжиглэхүйн их ухаанд би суралцсан байх юм. Жүжиглэхүйн ухааны энэ бүх сурч мэдснээр хойч үедэн үлдээж урлагийн алтан хэлхээний нэгэн гүүр болж байгаа дам их л бахархалтай явдаг даа би. Эрен оны үе гэхээр чинь одоо маш олон одоо театр студиуд ажиллаж исэн. Энэ юугаар ач холбогдолтой байсан бэхээр тухайн үед мэрэгжлийн театр боловсон хүчнээ бэлдэх, залуу уран бүтээлчдийг төрүүлэх хамгийн анхны эхний алхмуудыг хийж ирж исэн маш их том ажил байсан гэж би бодож байгаа. Энэ том ажилд тийм ээ
өөрийн маш том хувь нэмрийг оруулсан хүн бол миний багш ардын жүжигчин Жамсран Жугаа яахын аргагүй мөн юм аа. Төмбөрбаатарын хувьд өнөөдөр би багш. Гэхдээ хүүхдүүдэд юу гэж хэлж ийм гэхээр хүний сэтгэлийн тойл бол нүд гэж ярьдаг. Яг тэр хүн дээр жишээлээд та нар тэр Жамсран Жугаан тэр кинон дээр байгаа, фото зурган дээр байгаа тэр нүднүүдийг хар гэж хүртэл саяхан сургаад байж байлаа. Жүжигчин өөртөө ажиллах оройлыг боловсруулахад жүжигчин өөрийгөө хэрхэн оюун ухаан бие сэтгэлээ дайчлах вэ гэдэг сэдвээр хүртэл оюутнуудтайгаа үзсэн ажил болгон дээр нь энэ жишээнүүдэд дурдж нэг өсөндөө энэ жүжигчний уран чадварын дүр бүтээх, дүр дээр ажиллах жүжигчний ажиллагааны талаар семинар лекцүүдийг хийж явдаг, одоо ч хийсээр байгаа. Хамгийн жүжигчний хамгийн гол тэр дотоод сэтгэлийн тэр хүчийг гаргаж тэрийг ухаанаар яаж хуваарлж гаргах вэ? Энэ ингээд жүжигчний нарийн ухаантай маш өндөр дотоод сэтгэлийн хүчтэй тэгээд мэдрэмжтэй юм маш ухаантай юм жүжигчин байсан учраас бид энэ үгдээс нь суралцахыг одоо цаг үргэлжил бодож явдаг. Ийм их агуу их театр урлагийн ноён хориглын нэг энэ үнээсээ суралцж явдаг та ер нь бид нар. Тэр хүнийг яаж хөдлөх, алхах, гიშгэх, тэр хоолойны диапазоны хэмжээ, амьсгаа, үг хэлний хурц, техниктэй байгаа. Энэ бүгд нь надад бол маш их том одоо сургууль болсон. Жамагшийн тоглолтыг, сургуультыг ингээ хараад би бол тоосонд нь хоцорж байсан. Тэгэхээр зохиолч хүн гэдэг бол жүжигийн зохиолоо бичиж суухтаа тэгэлсэн дөрүүдээ тэрэлж суухтаа жүжигчнийг бодож байдаг нэг тийм миний хувьд нэг тийм зантай хүн. Тэгээд би бол олон зохиол бичиж суухтаа Жамсранжийг бодож Жамсранживтаа зориулж гол дүрийн зориулж бичсэн гэж үздэг. Нилээд биелдэ битрийн хийж амжаагүй ч юм би. Өнөөдрийн ханаар хүүгэн би өргөмжлөв. Савгсрангийн энэ зохиол өөрөө сонгодог хэлбэрээр бичигдсэн. Ийм жүжигийг энэ Монгол жүжигийг дэлхийн сонгодог жүжигийн хэмжээнд тоглох тэр дэг жаягаар тоглох гэдэг бол энэ жүжигийн өмнөө тавьсан маш том сорилт байсан уран бүтээлчтэй. Хавирхан завсраа гараан өрөөдөж халуун зүрхэн базлаач худлаагийн усан шүүс гарч хурууны үзүр дүний юм торхгүй байна. Жамсранжоо Бурхны орноос хэлсэн өмнө нэг сүрхий ярилцлага өгч тамаггүй төр надтай зүг өгнө гэж айхтар үг хэлсэн. Би тэрний дараа уулзсныхаа дараагаар чи арай л эрт дууссан биш үстэй гэсэн. Үгүй баха гэж хэлчихээд нэг ууралж байгаа юм уу? Яаж байгаа юм? Тэгэл яваад өгсөн. Бидний хамгийн сүүлийн уулзалт дээр байсан. Хүмүүс намайг үтсэн ядавч хүмүүтэр надад баярлаж байгаа. Яссаар болох. За би яг өөрийнхөө сүүлд нэг ажилласан гэж үжиг байгаа юм л да. Хүүтэн сэнтэй гэж үжиг. Их олон тоглогдоогүй ч гэсэн энэ Шанзан Бадамдагч юм тухай. Бүх кинонууд бүх одоо тэ номд одоо тэр хүнийг харлуулсан байхад өмөөс тоглоно гэдэг бол их нарийн ажиллагаа л да. Тоглож явах Жамсран Жугаа нэг юм л барьсан л да. Ерөөсө тэр үеийн олон талд болсон Оросыг дагна, Хятадыг дагна, тийм үү одоо хаант улс болно, панмонголизмын талд орно гэсэн Монголын бүх яадлуудыг аваа гэж асуул. Шанзан Бадамдагч яасан гэхээр их бүрнийг дагуул том болно гэсэн, Монголс том болно. Жижиг буурай орныг дагах юм буурай болно гэсэн ийм үзэлгээр имтлэг дагж Хятадыг одоо дагсан гэсэн энэ санааг бол батлах гэж тоглож байгаа. Тэгэхээр жүжигчний хувьд ч бай нийгмийн одоо хүлээн авалтын хувьд ч бай хүнд хэцүү дөрөв байхгүй. Тэгэхэд бол үнэхээр өөрөө найруулж өчнөө зохиолын хийж байгаа мөртлөнгөө үзэгчийг биш найруулагчийг ингэж татаж нэг моментод оруулна гэдэг бол тэр жүжигчний уран чадвар гэж би ингэж л хэлнэ. Би нэг удаа сургууль дээр нэг бүсээ чирээд ингэж явсан зориуд. Тэгээ тэрийг бол ерөөсөө улсууд анзаараагүй хажууд карманд хийжсэн давгаахаа бүсчин гэж хэмжижсэн тэр боргоо явж исэн. Тэгээд тэр үжээ дуусгаж гарч ирж боргооны сургуульд гаргаж ирчээд өрөөндөө орж ирээд байжсэн чинь давга хажуунаас бүсчин гэдээхийг чи сонссон уу зориуд тэгээд байсан уу гэд. Тэгээд би нэг юм хийх гэж оролдоод би аминда нөгөө дүрээ өмөрч тусгаар тогтнол алдагдана гэдэг бол богдын хувьд бүс чирхээс нүгэлтэй юм болж байна гэдгийг илэрхийлэх.
бодож олсон арга. Тэгээд тэр юм сонсчоод үгүй их зөв юм хийлээ шүү чи. Наадах чи ерөөсө бүр лавшруулах хэрэгтэй. Энэ дээрээ тэгвэл бүр дахин сайн сургууль хийх хэрэгтэй гэдэг ингээд. Ерөөсө хүнээс юм сонсоод тэр нь зөв байх юм бол баян ингэж дэмжиж идэг. Ийм жүжигч байсан юм аа. 1996 оны 6 дугаар сард Яруу найрагч Арлааны Эрдэнэчээр надад уулзаад бичсэн Монголын театрт надад үүрэх ачаа алгаа гэсэн гарчигтай ярилцлага ардын эрх сонд нийтлэгдсэний дараахан театрын дарга урлаг судлалын ухааны доктор Соёлын говь Сүтгэлтэн Бацхын зориг утсаар танд театрт үүрэх ачаа бий шүү. Театрын 65 жилийн ой болох гэж байна. Урлагийн алтан үеийнхэн хууччул маань ихэнх нь бурхан болж амьд сэрүүн байгаа насан өндөр болжээ. Ойгоорон ядаж ган төмөр та хоёр театартан байж байвал зүгээрсэн гэлээ. Маргааш нь эхнэр ажилласаа тарж ирээд өнөө өглөө зориг дарга яриан дээр чамайг театр төрж ажиллана гэж хэлсэн чинь жүжигчд алга ташиж байна үлээ гэлээ. Технэн театрын одод зориулж Ромео Жулиетта жүжигийг найруулагч найдан дөрж хийж байсан юм байна л дээ. Тэгээд Лоренцо багшийн дүрийг надад хуваарлжээ. Энэ Ромео Жулиетта гэдэг энэ жүжигэн дээр ажиллахын өмнө нэг хэсэг хугацаанд бас нэлээд тасарсан театртаа ажиллаагүй одоо эрүүл мэндийн шалтгаанаар байж байгаа. Тэгээд ирсэн. Тэгээд энэ Лоренцогийн дүрийг аваад багш их баярлж ажилласан. Алтан үеийнхэн авар гарслангууд тайм мөр зэрэгцэн гიშгэлж илээсэн тайзан дээрэн ахин гарч Монголын театрын нэгэн үеийн түүхийн хуудсыг эзлэх залуучуудтайгаа хамтран тоглох болсон доо би данж их баярлаж байсан да. Би бодож ирсэн. За энэ яадаг бол багш минь одоо жоохон эрүүл мэнд дийлдэг болов гэж бодсон чи харин бүр тэр орол дээр тоглосноор бүр улам эрүүлжээд байгаа юм шиг надад тийм сэтгэл мэдрэмжийг төрүүлж ирсэн. Тэгээ би бас биширч ирсэн. Хаалгаа хаагаад надтай жих үйлч амьдралч найдлагч авралч одоо ах. Ромео Жулиетта нэг шилдэг дүрээр шагнал авчаад удаагүй байсан. Хавар юм байна. Хавар. Ганцхан суучсан чинь гинт надад нэг юм. Торт. Хөөх юм жижиг дөрвөлж. Торт оруулаад ирсэн. Тэгээд бас ингээл олон юм шидэхгүй ингээл харсан чинь шилдэг жүжигчин модон чимэгт баяр хүргэе гэж хэлсэн. Тэгээ би ингээд чив нөгөө тортыг харж дахиад жамаа үгэлж чадахгүй гайхаад ирсэн чинь ахын шилдэг дүрийн шагналыг дөрөв давсан юм аа. Миний мэдгэр чи 3 дахь авчлаа. Чи маш залуу мөртлөө 3-ыг авлаа. Чам дахиад цаана авах зөндөө олон жилвэ. Тэгээ би урдч гинтхэн энэ хүүхнийг хүнддэх ёстой юм гэж бодсон юм аа. Би чамайг жүжигчнийг ч нэг хүндэлж байна юм. Тэгэл гараа явсан би өдөржингөө хөвлөө. Жүжигчин болно гэхэд бол өөр дуртай байгаагүй л дээ. Яагаад гэхээр жүжигчний ажил гэдэг бол аюу хэцүү байдаг. Миний охин бол хэрэггүй. Тэг тусмаа эмэгтэй хүн гэдэг бол бүр их хэцүү байдаг. Мэдээж яриг тэр одоо дургуудаа одоо энэ мэрэгжлийг битээ сонгоо гэж хэлээгүй байх. Ямар ч хэцүү гэдэг үүднээсээ хэлжсэн. Дараа нь бол энэ мэрэгжлийг сонгосон гэхэд бол аюух баярлж ирсэн. Дараа нь би гигэн мууцаагийн шагнал ингээд хүртээд байж хахад бол тэр тусмаа ийм том хүнээс тэгээд ааваасаа энэ шагналыг авч ирсэнд бол их баярлж явдаг. Тэгээд надад бол ер нь алдах хэрэг байхгүй. Яагаад гэвэл би чинь бас алдартай хүний хүүхэд энэ мэрэгчлэрээ бол би ямар ч байсан одоо аавынхаа нэрийг гаргана гэж боддог доо.
аливаа хүнд тохиолсон үхэл гэдэг бол уул хүндэн цагаатгал байдаг. Үлдсэн хүмүүстэй харуулслын шийтгэл байдаг. Жамсаранжуу хэмээх жүжигчин Монголын алтан тайзнаас, театрын урлагийн алтан тайзнаас нисэн одсноос хойш бас баггүй хугацаа өнгөрч түүний орон зай харуулсны шийтгэлээр дүүрэн байна. Бас өгүүлэгдэхийн шалтгаар бас дүүрэн байна. Өнгөрөхдөө хүртэл шууд дуудаад хэлж байгаа байхгүй юу? Бити тайзан дээр намайг тавиарэ. Тайзаа би амьдтаа ингээд тоглоод тэгэл үлдээмээр байна. Би тайзаа хайрлаж байна гэж тийм утгатай хэлээд тэгээд тайзан дээр бид нар гаргаагүй шүү дээ. Яг энд тавиарэ гэд тийм ээ. Тэгээд тэр үзэгчд орох тэр юм тавиад гаргасан. Тэр чинь хүн бурхан болохдоо ч бурханы оронд очихдоо ч тэр тайзаа хайрлаж байгаа байхгүй өөрийгөө биш. Үнэхээр бид нар алтан тайз гэж ярьдаг яг жинхэнэ тэр утга агуулгаар нь хайрлж байсан тэр хүн бол Жама. Ухааны жүжигчин дахин давтагдашгүй өөр хинч хизээч одоо тэгэж тэр хүний хэмжээнд хүртэл хийж чадхааргүй тийм ухааны жүжигчин байсан гэдэг нь л одоо энэ жүжигчний өөрийн нэрийн хуудас юм да. Уулаар бол одоо энэ чи өндөр байц хатан одоо өндөр уулаа ямлаа уулаа гэж том уул. Гэхдээ тэрний оройд бид чинь хин дуртай зориглож гарахгүй шүү дээ. Энэ бол дэлхийн одоо сонгогдогд тоглоход одоо таарсан ийм одоо амплуатай жүжигчин гэж хэлнэ. Гагцхүү үнэн сэтгэлээсээ энэ хүний тухай бодож ярьж тэр хүний бүтээсэн бүхнийг үзэж харж үл мартахын их шидийг олсон нөхцөлд Монголын театрын урлаг бүтнээр юм байх юм шүү дээ гэж би боддог. Цаашдаа ярих ч болно, би өөрөө бодох ч болно. Үнэхээр агуу жүжигчин гэж хэлмээр байна. Маш хурц гэрэл. Маш алсын тусгалтай ийм гэрэл. Үнэхээр тэр гэрэл нь гэрэлтэж байсан. Одоо ч гэрэлтэж байгаа. Цаашдаа ч гэрэлтэх болно. Ийм уран бүтээлчд бол одоо ингээд олон байгаасай л гэж би Монголын урлагт ерөөж тавхан настай дам ачааны машины твшин дээр ганцаархнаа суугаад анх ховдоос гарч байсанс. Одоо тэгэхэд 4 хүү 3 охин олон ачизээ хүргэн мөрүүдтэй болж 40 гаруй жил их урлагтан амьдралаа зориулж 100 илүү драмын жүжиг 30 гаруй уран сайхны кино 10-аад тележүжиг телевизийн кино 20 радио жүжигт нэр холбогдсон өвгөн бүргэд болж итэй би. Миний хөдөлмөр бүтээлийг төр засаг ард түмэн маань өндрөөр үнэлж одон медаль, гавьяа шагнал олонтой хүртээсэн. Хамгийн сүүлд 1996 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 12 цагт засгийн газрын ордны ёслолын танхимд шагнуулахаар орлоо. Бүгд найрамдах Монгол ард улсын гавьяад жүжигчин Лойлогтой Жамсаранжавд ерөнхийлөгчийн 224 дугаар зарилгаар Монгол улсын ардын жүжигчин цол олголоо гэж уншлаа. Лойлийн Жамсаранжавд. Тийм ээ. Лойлийн би эцгийнхээ нэрийг төрийн ордонд 4 дахь удаагаан дуудуулж байгаа энэ. Хэрв аав маань амьд сэрүүн байсан бол ямар их баярлах байсан болоо. Боросгийн гэрийнхэн үдэнд нар сарвчлан зогсоод хүүгэн үдэж байсан тэр л
аав минь шүд гэж бодож зогсдол ерөнхийлөгч Очир Бадбай надад Монгол улсын ардын жүжигчний тэмдэг зүүж өгөхөөр төхөж ирлээ. Ариун сүм болсон театрын хан алтан тайзан дээр өнгөрүүлсэн мөж бүхэн миний аз жаргал, миний уйдгар үнийг байжтай хөрхий.